За энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ бас нэг цоо шин бүтээгдэхүүн болох гар утасны хөргүүрийг танилцуулна. Та бүхэн бараг л гадарлаж байгаа ах та. За энэ маань өмнөх бичлэгээр танилцуулагдсан Red Magic-ийн 6 Pro хөргүүр маань байна. За бидэнд цоо шин FlyDigi-гийн B8X иржээ. Гаднах болон дотоод байдлаараа хэр их шинжилгээг агуулсан байна. Хамтдаа танилццгаая. Миний зүгээс аль болох бодит зүйлс дээр тулгуурлаж тайлбарна. За энэ B7 харагдаж байна. Энэ B7X харагдаж байна. За тэгээд задлаад техникийн үзүүлэлт болон бусад зүйлсээр танилццгаая. Эдгээр кулернуудын шинжилгээг бол бид нар яг үнэ хэлэхэд гүйцэх хэрэггүй болчихжээ. За хайрцаг дотор нь болохоор ерөнхий танилцуулга маань харагдаж байна. App татах QR код. За тэгээд B7X-ээс хойших, B7-оос хойших загварууд дээр C-ээс C кабель дагалдуулж өгсөн байгаа. C-ээс C байна гэдэг нь өөрөө адаптер маань дагаад түргэн зэнэглэгч байх шаардлагатай болчихж байна гэсэн үг. Тухайн кулернийхаа хүчин чадал энэ B7X жишээлбэл 27 Вт байлаа гэхэд биднэрт багтаал 27 Вт-тай адаптер байж энэхүү хөргүүр маань бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болж байгаа. За B8X маань за энэ iPhone 12-оос дээш загвар дээр бол өөрөө соронзлогдоод наалдана. Бусад загварын утсан дээр энэхүү соронзон хавтанг утасны ар дээрээ нааж байж наалнаа гэсэн үг. За гаднах үзэмжийн хувьд бол шинжлэл оржээ. B6 болон 7 дээр ерөнхий загвар хийцлэл иймэрхүү явж байсан нэг стандартаар. B8X дээр бол урагшаа нэлийн өргөн болж ирсэн байна. Нэгэр юм нэмэлт силодон хамгаалттай сенсний суурьтай болсон байна. За энийг дагаад мэдээж сенс томорсон байх магадaltaй. FlyOC cooling technology гэж байна. За энэ унтраах хасах коноп маань байна. За энэ тог. За хэмжээний хувьд бол ер нь нэг иймэрхүү болжээ. Сенс томорсон юм шиг байна. За одоо хэдүүлээ техникийн үзүүлэлтээр танилцъя. Техникийн үзүүлэлтээр ямар шинжилгүүд орсныг нь юу дурдсан байгааг нь аль бие усны вебсайт дээрээс нь харахад за Celsius буюу хөрөх чадамж байна. Doubled хасах 16 болсон байна. Өмнөх нь 8 градус Celsius хүртэл хөрөгдгөөсөн бол B8X нь болохоор хасах 16 Celsius хөрөх чадамжтай болжээ. За энэгээр болохоор FlyOC 3.0 технологи руу шилжсэн байна. За дараа 3 дугаарт нь болохоор агаарын солилцлын технологийн шинжлэгдсэн байна. Дөрвөн талаас агаар сорж гол хэсгээрээ гадагшлуулахаар болсон байна. Өмнөх нь болохоор ерөнхийдөө гарлуу бүлээн агаар их хүлээгээд идэг энэ сенсний хэсгүүдээр. Одоо B8X дээр болохоор дөрвөн талаас агаараа сорж аавна гэсэн үг. Гадагшлахгүй, үлээхгүйгээр сорж аваад гол хэсгээрээ гадагшлна. За тэгээд децибелийн хувьд бол чимээний хувьд бол 35 децибелтэй арай өмнөх загвараасаа багассан гэж үзсэн байна. За эндээс харахад сенсний технологи маань мэдээж гаднах хэлбэр өөр болсонтой холбоотой сенсний технологи өөрөө өөрчлөгдсөн байна. За энэ өмнөх загвар B7X дээр ийм сенс ашиглаж байсан юм байна. Хөргөх хавтангийн дээд хэсэгт хайлшин суурин дээр дотгошоо суурилсан байдалтай жижиг сенстэй байсан байна. B8X болохоор доод суур өргөн болоод сенсний хэмжээ диаметр томорсон байна. Вау. 56%-аар агаарын солилцол нь илүү болсон. Диаметр нь өөрөө 50 мм, 40 мм-ээс 50 мм болсон байна. За тэгээд бидний мэдгээр нөгөө хөргөх чадамж маань ваттаар хэмжигдэж байгаа. B7X маань 27 ваттын хөргөх чадамжтай байсан бол B8X маань 30% болжээ. Extrusion cooling chip маань өөрөө сайжирчээ. Ordinary байжгаад технологи нь өөрчлөгдсөн байна гэсэн үг. За тэгээд түрүүнд дурдсанаар агаар солилцол маань сүүлийн хэсэг дээр дурдсан байна. Яг гол хэсгээр гадагшлаад дөрвөн талаасаа сордог болсон байна. За тэгэхээр тоглож байхад алга хөлрөх
хөлөрдөг хүмүүсийн хувьд бол сайхан мэдээ байна. Гарлуу бүлээн сэлгүүлээгээд авахгүй байна гэсэн үг. За ихэнд дурдсан Celsius маань даблдсан хасах 16 B8X. За энэ цэнхэр хэсэг нь болохоор дандаа хөргөж байгаа талбай. За энэ дээр ногоорж байгаа хэсэг нь ерөнхий халалт өгж байна гэсэн үг. За тэгээд ер нь бол шинэ юм гарахаараа дандаа хуучнаа ингэж харьцуулах юм да тийм ээ. За энэ нь болохоор 1 цагийн хугацаатай 120 FPS дээр тоглоом тоглож график гаргасан байна. FPS уналт хэр байсныг харуулсан байна. За ямар тоглоом тоглосныг бол мэдгүй Honkai Impact гэнэ. За тэгэхэд мэдээж энэ бол B8X байх хэрэгтэй. За доол нь болохоор өмнөх загвар болон бусад кулернүүд дээр 1 цагийн хугацаатай тоглоход FPS уналт иймэрхүү байжээ. За нөгөө маш тодорхой хэлсэн байна. Энэ дээр агаар маань дөрвөн талаас ороод голоор гадагшилж байна. За FlyOC технологи маань тарагдчих жоох шиг байна. FlyOC маань AA дээр суурилсан утасны температураас хамаарат хөргүүрийн ажиллах эргэх сэнсний хурдыг тааруулж хөрөх чадамжийг дагаад эсгдэг. За аппликейшн бол мэдээж дэмжиж байгаа. Өмнөх загварууд дээр бүгд нэр нь дэмжиж байсан. За нөгөө соронзон суур. Соронзон суур бол бидний хэрэглэхэд маш амар байдаг. Ялангуяа iPhone барьдаг хүмүүст бол хэрэглэн маш хэлбэр байдаг. За жингийн хувьд болохоор бас өмнөх загвараас арай хөнгөн болсон гэж дурдсан байсан. Ердөө 105 г цэвэрж байна. За гих мэд танилцуулгууд байна. Одоо тон үзүүлэлттэй танилцлаа. Одоо бодит ажиллагааг нь залгаж харцгаая. За одоо бяцхан харьцуулт өрсөлдөөн болох гэж байна. B8X, B7X. Зя гэрэл RGB гэрэл маань B8X-ийг болохоор дотор талаар хаасдаг болсон байна. За B7X-ийг болохоор нийлэнгүй синсгээр тусах RGB-ний тусгал арай илүү байх шиг байна. Гэхдээ энэ хүү тохиргоо нь ерөнхийдөө аппликейшнээр бүрэн удирддаг. Энэ хүү гэрлийг яаж асаах нь таны дур байдаг. Smooth strobe одоо юу гэдэг бүх төрлийн RGB гэрлийн тохиргол app дотор байж байгаа. Тэрийг одоо app руу орж харуулна. За хоёр кулер хооронд нийлүүлээд радиусны хувьд яг ижилхэн. За хөрөх чадамж бол мэдээж B8X бол илүү байгаа. Тоон үзүүлэлт дээрч бодит байдал дээрч тэр. Хамгийн гол нь бодит үр дүнг хэрэглэгч та хэд маань урт хугацаанд ашиглаж байж зөрүүг нь их гаргадаг. За гаднах талаас нь нэг иймэрхүү байна. Одоо аппликейшн холбоод үзье. За утсыг маань уучлаарай. Аппликейшн холбоод B8X-ийг суулгах гэсэн чинь одоохондоо глобал хувилбар дээр app шинжлэх байгаа юм шиг нь татах гээд барсангүй. Тэгэхээр B7X дээр жишээ болгоод харуулчих. За app дээр бид нар яг юу хийх боломжтой байд юм бэ гэхээр за жишээлбэл энэ дээр гарч байгаа overclocking feature OC гэдэг энэ нөрөө бид нар хүчин чадал муу адаптер задлгсан тохиолдолд энэ ногоорохгүй. За энэ smart control гэдэг дээр болохоор ерөнхий сэнсний хөргүүрийнхаа ажиллах горимоо тааруулдаг. Smart дээр болохоор AI дээр суйрлаад өмнөд урдснаар утасныхаа температур халалтанд тааруулаад сэнс маань өөрөө хүчин чадлаа тааруулаа явна гэсэн үг. За доотлын intelligent болон fixed дээр болохоор өөрөө хүснээрээ байнгын хүчтэй дээр нь тавих ч юм уу тийм тохиргоо идэвхжүүлэх боломжтой. За түрүүний хилээдс нөгөө light маань энд байж байна. Одоо бол breathing flow дээр жишээлбэл иймэрхүү асж байна. Gradient гэдэг ер нь хүссэн бид нар хүчин чадал гэхээсээ илүүтэй үзэмж бас хаяа чухал байдаг. Чухал биш үеч бас байгаа. Гүйцэтгэл илүү чухал байдаг. Тэр хүн хүний сонирхол өөр байдаг учраас хэд нэг талыг барих боломжгүй. За энэ дээр max гэсэн байгаа silent гэдэг дээр тавихаар ерөнхийдөө чимээг маш бага болгоно, децибел бага болгоно. За cooling state буюу хөргөж байгаа Celsius харагдаж байна. За тэгээд үйл системийг апдейт хийж болж байна. Гих мэт ерөнхий мэдээллүүдийг эндээс харж болж байгаа. Гэхдээ энэ аппыг бол нэг хэрэглээд байдгүй хүмүүс. За тэгээд ийм байх шүү. Ерөнхий танилцуулга маань. Тэгээд эцсийн үр дүндээ хэрэглэгч та бүхэн
ашиглаж байж энэ бүтээгдэхүүн яг сайн болсон уу үгүй юу гэдгийг дүгнэнэ. За бидний бичлэгийг дуустал нь үзсэн. Танд баярлалаа. Дараагийн бичлэгээр юу үзэх вэ гэдгийг та бүхэн комент хэсгээр бичээрэй. Баярлалаа.